Хамтдаа хайрлая гэр бүлийн өдрөлөг өнөөдөр боллоо. Өдрөлгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 3 хос гэрэлтэй баталгаалууллаа. Хормын ёслолыг гэрлэх ёслолын ордон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан юм. Лаадава Нармантахнараа мэрэгжлийн барай засалчид тэд гэр бүл болоод 6 жил болж байгаа. Харин Наранбаатарын хувьд хөнгө атлетикийн тамирчин бас уядлын үйлдвэрт ажилладаг. Тэрээр 7 хоногийн дараа Америкийн нэгдсэн улсад болох марафонд оролцохоор болсон. Бадан цэцэг нэгтлэн бодогч мэрэгжилтэй. Тэд хөгжлийн бэрхшээлтэйгэж суулгүй өөрсдийгөө хөгжүүлэх үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хамтдаа зүтгэж явна. Өнөөдөр гэрлэх ёслолын ордонд хурмаа хийж байгаа нь тэдний хувьд нэг мөрөөдлөө биелүүллээ гэдгээ хэлж байсан юм а. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд татан оролцуулах, тэднийг бас бусдын адил эрх чөлөөгөө эдлэхэд нь бас ингээд үйл ажиллагааг зохион байгуулад явж байна.